хамтын амьдралын өргөтөө ганцаар нүүдэлхийх аль эсвэл хамтдаа хайраар нүүж хайрын өргөт хожихуд хосын харилцаагаа тордох нүүдлийг өдөр бүрийн 17-оос 18 цагт хайрын өрг шууд нэвтрүүлэг. Гэрүүлийн радио 104.5 84.5 долгион дээрээ сонсогч танд яг энэ цаг мөчийн мэндийг хүргэж байна. Шинэ 7 хоногийн даваа гарагийн мэндийг онцгой жочдтойгоо хамтдаа бид нар үнэхээр нэгдүгээр студиэсээ ирж хүчтэйгээр бас эхлүүлж байна. Яг энэ цаг мөчид манай хайр өргөний сонсогчид хэрвээ радио дээрээ 104.5 84.5-г сонсоод явж байгаа бол үзэх боломжтой. Гэрүүлийн радио 104.5 гэсэн пэйж хуудасаар мань орж ирээд биднийг үзээрэй сонирхоорой. За тэгээд өнөөдөр бас студийн маань хойморт нэг онцгой жочид, онцгой сайхан гэр бүл хүрэлцэн ирсэн байгаа учраас чочтоос маань асуух асуултаа асуугаарай гэж хэлмээр байна. За тэгээд хөтлөгч Баясаа, Цомоо найруулагч Мизүү найруулагчийн хамтаар хайр өргөн нэвтрүүлгийн шинэ 7 хоногийн дугаарыг эхлүүлж байна. За нийт сонсогчдоо орой мэндийг хүргэе. Тэгээд өнөөдрийн хүндэт зочдоор бидний бас ичнээ сайн таних татар хамтлагийн мөнх чулуун буюу Мөөгийн ах маань ирсэн байна. Түүний гэргий ононгоо агч маань ирсэн байна. Үзэгчдийн хүсэлтээр ирлээ шүү дээ. За бүгдэнд нь орой мэнд хүргье. Тэгээд өнөөдөр бид хоёр чинь үзэгчдийн хүсэлтээр ирж байгаадаа бас туйл их баяртай шүү. За та нар тэгж их хүснэ үү бит хоёрыг? Хүссэн юм уу? Үгүй юу? За тэгээд манай хоёртой гоё танилцъя гэж бодож байна л та. Ер нь бол Татарын Мөөгийн гэл хамтлагаа яриад л киногаа яриад л яваад байгаа шүү дээ. Гэргийнхаа талаар гоё ярьж өгөөч те. Гэр бүл болоод хэр удаж байгаа юм магадгүй хэдэн хүүхэдтэй вэ те. Хамтдаа амьдраад бас магадгүй яаж танилцсан ч юм уу те. Ингээд гоё түүхүүдийг хуваалцвал. За бид хоёр чинь одоо танилцаад 21-2 жил болж байна. 2024 онд уу? Тийм 24 асуудаг байгаа гэсэн шүү дээ. 24 онд. Тий, 24 биш ээ. 2004 оны. Тий, 1 сард танилцчихсан Нэг бид. сарын хэдний өдөр байсан бол яг энэ асуултан дээр л бүдэрч гээд идэх те ирж байна. 1 сарын 28-ны өдөр шүү дээ. За мөн үү? Баталгаажуулаарай. Эхнэр маань бүдэрх гэдэг нэг үгүй. 1 сар ч биш. 1 сар ч биш. 3 сарын 6-ны өдөр бид тэр бүр ингээд утсаар бид тэр чи 2 сар шахуу мессеж үчиж одоо утсаар ярьж байгаад тэгээд 3 сарын 6-ны өдөр бид тэр танилцчихсан. Ваа. Яг анх уулзсан өдөр. Түүнээс бол утсаар уулзсан байна. Одоо бол хэдэн хүүхэдтэй? Одоо бид хоёр чинь 4 охинтой. Вау. Манай баг одоо 4 5 биш 3 юм дээр бүлэрчгэн түн төөрсөн юм биш үү те. Тэгэл орж ирээ шууд төөрж штэ. Ялангуяа ирчүүд яг нөгөө ойн баяр те. Уулзсан өдөр тэрэн дээр жоохон байр цалтдаг байхгүй алдах нь гэсэн чинь алдахгүй байгаад байна л та. Энд тэ юу байна те? Татар хамтлаг байгуулагдаад 1 жилийн дараа байна баг те. Тийм үү? Тийм байна те. 1 жилийн дараа. Татар хамтлаг 2003 онд шүү дээ те. Тийм 3 онд. Тэгэхээр 1 жилийн дараа 6 сарын дараа байна. Тийм 6 сарын дараа. Утсыг яаж олж авсан юм бэ? Яг одоо үнэн өчүүл биш юм. Манай одоо баз. Одоо манай баз шүү дээ. Манай одоо эхнэрийн эгчийнх нь нөхөр ахгүй юу? Манай баз. Манай Сонор рекордсын Чулуудагийн дүү. Тэгээд одоо манай Аска манай асралт гэдэг манай баз байна. Асралт биднэрт ингээд туслаад бид нэг хамт явдаг байсан. Манай Аска ч гоё машинтай, бензтэй. Тэгээд бид нэг машинд зугаад ингээд яадаг байхнаас үс үү те. Сайн байцгаана оо гэл ингээд те. Ингээд гоё машин зугаад хүний машинаар хөдгнээл. Тийм тэгэж явж байгаа л манай ихнэр цуг явж илүү. Өөрөө яа. Цуг явжсэн. Тэгэл ер нь бол манай базтай их холбоотой. Тий, ягаад гэвэл ойрхон сонортой их ойрхон байсан учраас бид холбож өгсөн баг шүү дээ. Холбож битэрийг зуулчилж те. Зуулчлалын байгууллагаар битэр. Тэгэл ямар ч байсан тэгж жагаад манай ихнэр татар хамтлагийн цомгийг харсан байна. Тэг харсан чинь нэг ногоон юу өмссөн бэлээ нэг алаг юм чи өгдөглээ. Десант ингээл өөний яасан гоё айтайхан залуу вэ гэл ингээ харсан байна. Ингээ харсан чи нүд мүд нь болж шүү. Хормолцоо одоо аваа том нүдтэй. Тэрсгийн өөрөөр нь алаг нүдтэй тийм. За манай ононгоо өөрийгөө гоё танилцуулаад манай үзэгчтэй зас тий. Яг тэр нөгөө анх харсан тэр сэтгэлийг гоё хуваалцж өгөөч. За арай минь төргий. Арай минь. Тэгээд
мөчлөө нэг гэргээ байна. Тийм 4 хүүхдээ ээж. Айлын эцэгтэй байна. За тэгээд анх бол одоо ямар эвгүн бит вэ? Байцаад өгөө. Жоо 50 яриа. Тэгэл анх яг тэгэл нөгөө холбоотой хамтарч ажиллаж байсан. Зөндөө ингээл мэдээлэл аваад ингээл сонсоол. Тэгэл анхны CD яг нөгөө худалдаанд гараад анх яг нөгөө гар дээр ирээл яг хэвлэлтнээс дөнгөж ирээл тэгэл хараал нөгөө CD-ний облуушгийг ингээл үзэл доторхын зургийг хараал. Тэгэл тэр зургийг харсан чинь нэг царайлаг марайлаг ч юм уу тийм тэгж санагдаагүй. Санагдсан баг гэсэн. Зүгээр нөгөө одоо нэг юм мэдгүй нэг цаанаасаа л одоо мэдгүй нэг юм ямар ч тасан татагдсан. Тийм. Тийм нэг юм нүдэн дулаахан ч юм уу тийм нэг тийм амар одоо нөгөө жоохон хоосцсон байна тий. Тийм одоо нэг тийм нэг л нэг юм амар юм өгүүлсэн л нэг юм харцтай залуул байсан. Хандл өгүүлсэн тий. Их л амьдрал туулсан залуул байсан. За тэгэл манай хоёр ер нь би ингээд татагдаал хайрын рамаас үүсч гэлсэн байх юм. Гэтэ 2 3 сар би эндлөгөө ер нь бол чатсан гэхүү мессеж хийсэн шүү дээ. Мессеж тухайн 2 сар мессеж бичдэг гэсэн тий. Тэгж байгаа л яг анх 3 сарын 6-нд яг царайгаа харж болцсон. Вау. Одоо хүүхдүүд нь хідээс хэдэн насны хүүхдүүд идэг вэ? Одоо манай багч 3-тай. Оо ямар хөөрхөн. 2 жилийн өмнө яг одонгоо авсан. Вау. Тэгээд манай том маань 17-тай. За ийм сайхан гэр бүл те ингээ хөрөлцөн ирсэн байна. Тэгээд манай сонсогчдод бас хизээний орж ирсэн байна. Хай карашууд минь гэсэн байна. За тэгээ би нэгээ дуудсан байна. Ирсэнд баярлаа гэж хэлсэн байна. Да хоёрыг байцаалтанд оролцохоор ирсэнд баярлаа гэсэн байна шүү. Ирсэнд бас баярлаа. Шинэ 7 хоногийн минь гэсэн байна. За тэгээд хөөхөн штэ баярлаа орой мэндэл гэж асуусан байна. Манай сонсогчдод бас яг энэ цаг мөчид хос хоёроос маань асуумаар байгаа. За ялангуяа асуухдаа тэр хосын харилцааг зохицуулаад байдаг тийм нууц жор элдв шипи юу вэ? Тэртлийн холбогдлолтой асуултуудыг гоё асууж өгөөрэй. Баясаа цаам хоёрноос хөнгөн асуугаа явуулнаа гэж бодож байна. За. Тэгээ нэг зүйлийг асууя. Одоо яг татар уран сайхны кино нээч явж байгаа. За. Тун амжилттай явж байгаа. За мэдээж нээлтэн дээр нь та очиж үзсэн байгаа бах тий. Одоо 2004 оноос өдийг хүртэл ингээд бүх одоо амьдралынх нь замнал амжилт ололт бүх зүйл дээр хамт явсан байна. Тэгээд татар уран сайхны киног та одоо үзэгчийн судлаас мөгийн ахтай хамт суугаад үзэхэд танд яг ямар сэтгэл төрж байв? Яг юу бодож байв? Одоо хүн юм бодох л бах л та. Тэр нэг уран бүтээлээ тий. Яг хөө тэгээд яг энэ кинон дээр маань болохоор одоо энэ дэм маань нөгөө нэг 2003 он хүртэлх одоо нөгөө нэг амьдрал ажил төрөлтэй одоо нэг тэр үеуд гардаг болохоор 2003 он хүртэл гэхээр чинь баг нэг та 20 нас хүртэлх амьдрал юм уу да баг тэр өмнөх амьдралын ингэж үдсэн байх нэ тий кинон дээрээс бит хоёр чинь тэгэл угаасаа нөгөө мөгийг чинь 18 настай байхад тий ингээд танилцчихсан болохоор ер нь бол тэр нөгөө нэг багийнх нь амьдралыг ч юм уу тий бас ингээд гадарлан тий ингээд нөгөө эргэж явах хугацаанд тэгэл яг тийм юмнууд нь бол кинон дээр гарч байгаа бодит үйл явдлуудыг бол бас хагас хугацаанд бол ингээд мэдчихлээсэн ойлгочихлээсэн хамт бас байжсэн болохоор тэгээд тэрнээс гадна бол яг нөгөө зүгээр яг ингээд нөгөө бас ингээд нөгөө 20 нас хүртэлх амьдрал гарч штт тий. Тэр хүртлээ одоо манай одоо энэ гурван маань тий ингээд яг бахархах сэтгэл төрсөн л дөө. Одоо 20 нас хүртлээ одоо тийм хэмжээний амжилт гаргаад тий ингээд явдаг хүүхдүүд бас янз л байгаа шүү дээ. Ингээл хүний амьдрал донд чинь тэрүүгээр нь бол яг ингээд ийм жоохон байхтай ингээл ийм дуудуулаад явж байсан. Тэгээ ийм дууг ингээд зохиоцсон байсан. Тэгээд тэр дуун хүртэл өөрөө маш амар тийм утга агуулгатай тий. Бүр ингээд жоохон насан жоохон ирнэ. Маш их юм ингээд амьдралыг ингээд үдцсэн. Тийм бэжиж тийм дуу бүтэж гарч байгаа гэдгээр нь бол би урд нь ч гэсэн зөндөл хэлдэг лээсэн. Тэгэл надтай яг танилцахаас өмнө ч юм 16 мургаатай ахтаа энэ дуу чинь гарцсан байсан шүү дээ. Яаж энэ дууг ингээд те гэл яг тэгэж хэлж ярилцдаг лээсэн. Тэгээд тэр нөгөө нэг юм маань эргэж нөгөө сэтэрж гарч ирсэн. Одоо нөгөө
нас бит хүрээгээр хизээний нас бит хүрсэн хүмүүс шиг амьдралын төлөө зүтгэж байгаа тэр дундаа нийгэмдээ залуучуудаа үлгэр дуурай болж байгаа тий. Магадгүй би бурхан болол чист хамгийн сайн нэ гэж хэлчихвэр тий. Тийм мундаг хүүхдүүд байсан байна гэж хэлж штэ. Үзсэн үү? Үзээгүй. Арай үзэж амжаагүй. Би одоо энэ 7 хоногийн сүүлээр л одоо намайг даана гэсэн. Оо их нэртэйг үзэх үү? За окей их нэртэйг үзээрэй. За тэгээд хэдүүлээ шууд нэвтрүүлэг рэгээс орё гэж бодчих. Ингээ олон бас гоё сонирхолтой асуултууд бас байгаа. За тэгээд шууд одоо бит хоёр бол ерөнхийдөө ингэ тий жочин өрсөн үедээ баясаа мөгийн хоёр нэг тал болоорой тий. Яг ирчүүд учраас та нар би биэндээ хайртай билгүү бодоо та. За тэгээд ононгоо бит хоёр бол нэг тал болъё. Тэгээ яг нэг гол нь хосын харилцаанд эрэгтэй эмэгтэй хүмүүс ялгаатай байдал байгаа шүү дээ. Тэ тэдний асуудал шийдвэрлэх нь өөр, адаглал айлд очих нь өөр, ирчүүд бол зам асуухгүй гэхэд эмэгтэйчүүд төрлөхэд али зам асууч хэл таач гэдэг юм уу те өөр байгаад байдаг. Тэгэхээр тэрэндээ холбоотой асуултууд илүү төлхөө явах болов уу гэж бодож байна. Мөгийн маань эхний дайралт хэлж байгаа шүү. Хэр ер нь худалдаа авалт хийдэг вэ? Гэртээ ялангуяа гэрийн ахуй зүйл, хүнсний зүйл хэр их худалдан авалт хийдэг вэ? Энэ тал дээр ер нь хэр сайн аав бэ гэдгийг жоохон тандмаар байна. Би өөрөө хэлэх юм уу? Тий өөрөө хэлчих. Тэ? Эхлэе те. Би бол ер нь муу шүү. Шууд. Би дэлгүүр хэсэг айгуу дургу. Тэгээ нэг ингээд нүдэн таалагдсан юм. За энийг авчихгээл болоо. Тэгдэг үстэй. Ер нь ийм шүү мөг ихт. Одоо та жишээлбэл дэлгүүрлөө нэг малгай авах гэж орлоо шүү зориод. Малгайгаа аваад гарч штэ. Тий яг тийм малгайгаа аваад гарна. Эхнэрүүд болохоор малгай авах гэж ороод охиндоо нэг юм хүм авдаг ч юм уу. Гүү бас тийхгүй штэ. Малгаан дээр ямар альчуур зогчих бол те. Альтайхан амьдруулчих юмсан гэж явж байгаа штэ. Нууц бишэл ононгогийн хувьд хідэн цүнх байна. Шкаунд. Зүгээр л тий бодож чинь. Ойролцоогоор. Нэг 10 10 Тэгэл цүнхгүй юм шиг санагддаг штэ тий. Гайгүй. Заримдаа. Энэ ямар санагддаг вэ? Яг энэ зүн 10-аад цүнх байхад чинь яг тохирох цүнх олдохгүй байна гэдэг ямар санагддаг вэ? Амар хэцүү санагддаг. Йоо ингээд за нэг 10 байна те. 10 байхад бол би 10 малгайгаас аль нэгийг нь бол ингээд сонгоод өмсөж штэ. Асуудал байхгүй. Асуудал байхгүй. За энэ окей ер нь төхүү юм байна гэл тэгээ болоо. Тий. Яагаад? Яагаад та нар ийм юм бэ? Яг магадгүй нөө эмэгтэй хүний те илүү чимхлүүр, илүү нарийн нандан. Одоо магадгүй өнөөдөр ингээд эфирт ирэхэд хин жоох удаан хүлээлгсэн бэ? Ононгол хүлээлгсэн л байх л та. Манай эхнэр л хүлээлгсэн шүү дээ. дээ. Би тэгтээ энэ сайн ингэсэн. Би зүгээр сая энэ пижакн дээр ийм сааралцсан зүмсцэн сахгүй. Тэг ингээл ингэсэн. За на болоо штэ наад сааралцамчих шиг. Тэгээ би энийг сальж өмсөөл гарсан. Тэ. Тэгэхээр эмэгтэй хүн бол бас нарийн мэдрэмж сайтай штэ. Тэгээд нэр ингээ харсан чинь айгу айтаахан болцсон юм шиг тийм. Тэгээ алдаагүй л байгаа юм тий. Алдаагүй л байгаа юм л да. Тэр хэмжээгээр эмэгтэй хүн бас яг цаг зарцуулнаа, удаан хүлээлгэнэ тий. Тэр зүйлүүд бол байна. Худалдаа авалтыг бол хийж амждаггүй гэдэг шалтгаан нь одоо тий цаг зав байд юм уу? Эсвэл одоо дансан дэх орлого байд юм уу? Юу байд юм болоо тий. Миний хувьд үү? Тий. Гэхдээ нэг тийм зүйлд ингээд би ингээд энэ чинь ерөөсөө эрэгтэй хүн чинь яг тийм юм шүү. Тийм зүйлд ингээд цаг зарах нь миний хувьд амар хэцүү харамсалтай санагдаад байдаг байхгүй юу? Яагаад? Гүмээдгүй. Би анх бүр ингээд мэдээж манай эхнэр чинь хүлээлгэн штэ. Би бүр энэ үсээ зулгаагаад машин дотор суугаад бүр нэг дээшээ нэг босч ороод доошоо нугас уцаар амар уралдаг гэсэн байхгүй. Одоо би бол ингээд сорж штэ. Тийм ингээд. Тэгтэл заримдаа бас үгүй яач вэ гэл ингээд бас те. Тэг над бол тийг санагддаг. Одоо ингээд ийм та эвгүүгээр хэлэх гэж штэ. Сая яг жоох ийм ач холбогдол биш шүү зэ. Яагаад ийм удаан байд юм бэ гэд заримдаа бол бас нэг тийм бодол төрдөн шүү дээ. Сонголт яриад шүү дээ. Харин тийм. Тэр чинь нэг сонголт хийх гээл ингээл 10 малгаанаас 10 зүнхнээс ингээд энэ болж ингээл. Яа тэгээд авалт хийдэг юм бэ гэдэг л өөр юм байна. Бодолтой авчаар тийм. Өөрөө зөвхөн бас өөрөө яриад байна тий. Би сая хэлсэн байхгүй. Нөгөө юу лээ? Юу? Ашигтай биш. Тийм нэг юм ач холбогдолгүй. Үгүй. Ингээд окей энэ таалцсан. Таалцсан. Окей за энийг авъя гэж би шууд тэгчдэг байхгүй. За шууд тий байгаа хаалт. Ингээд байж ангууд л би ингээ юм олдог байхгүй юу. Гэтэл ингэж жагаад маа энийг өмсөд үздэг гэхэлэр тэр нь амар гоё ичдэг л да. Бас буруу юм байна. Би буруу ярьж байна. Гэхдээ яг хөө тэгэл магадгүй оройны гоё амтлаг хоол тий эрүүл чанартай бүтээгдэхүүн ингээл сонгоцсон худалдаа авалтын дараах эмэгтэйчүүдийн үр дүн болвол эцэс тэгэл хань ижлийнхаа төлөө гэр бүлийнхаа төлөө байгаа штэ тий. Тэглэв. Одоо ингээд тий. Окей. За нэгдүгээр асуулт бол ийм байна. За тэгвэл баясаагаас дараагийн асуулт. Одоо яг та хоёрын хувьд ингээд би нэг ингээ ууралцсан байгааг ч юм ингээд нэг
тийм дургу байгаа ч юм уу тэр хилэмжийг яаж мэдэрдэг вэ? Яа одоо та жишээлбэл Төрүүлээлч юм. мөнгө яавал ууралцсан байна гэж шууд мэдчихдэг вэ под гэдэг. Аха. Бүр ингээд нүүрэн дээр нь шулт бичээстэй лээ. Бүр тэгстэй гэж. Би баг тэгдэм болоо. Ингээд зүгээр ингээд амар нөгөө биеийнх нь хилэмжиндээ нүүрэн дээр л ер нь ингээд харцсан ингээд Ширв татаал гэлээ. Хурдан урдан завчаад. Ихэвчлэн ер нь юунаас болж ингэж одоо тий уурлах ч юм уу, бухимдах ч юм уу. За дэлгүүрийн худалдаа авалтал нөлөөлж илэн тий. Өөр юу байж болох вэ? Ер нь яг нийтлэг. Яг нэг хувийн гэхээс илүү нийтлэг. Магадгүй хүүхдтэй харилцаач гэдэг юм уу тий. Ер нь ирчүүд юунаас болж илүү бухимдаад байна? Би юу? Ирчүүдийг төлөөлөл яг уу яриул. За санаанд авах шүү. Санаад авахгүй тий. Аха. За ямар ч байсан ингээд уурсан байгаа нь бол нүүрэн дээр нь ил байдаг гэж. Эхнэрийнхээ ууралтай байгааг ер нь яаж мэддэг вэ? Би бол манай хүн чинь юу яадаг шүү дээ ингээд чимээг болчдөг шүү дээ. За тэгвэл тэгэл. За тэгвэл окей одоохондоо олж авах нь тий цагаагаар тиймэрх байгаа юм байна гэд. Ер нь хин нь илүү төрүүлж буулт хийдэг вэ? За манай эхнэр үү? Эсвэл би юу? Мэдэхгүй байна. Би бол өстой яг шууд хэлж мэдгүй. Манай эхнэр л үнэн гэлээ шүү ер нь. Аха. Гэтэ яг янз байд юм аа. Зарим үедээ ингээд би ч юм уу зарим үедээ мөг ч юм уу тийм янз бүр яг ингээд юм болгон дээр те нэг нь дандаа төрүүлж буулт хийгээд энэ ч юм уу тийм Харилцан буулт хийдэг бол бас болж байна тий гоё. Тэгвэл гоё тэнцвэртэй л хадгалдаг юм. Ингээд бид тэр тэнцгэр байна уу? Сонсогчд л хэзэндээ. Байцаалтанд ер нь. Манай сонсогчд ямар санагдчих байна. Хариу өргийн тий жишгт яахаар нь. Тэр нь юм байдаг штэ. Нэг нь илүү хуучлах гойгаад байдаг штэ. Хоёрын хувьд яг хин байж болох уу? үгүй бит хоёр дээр бол Харилцаа адилхан. Тий харилцаа адилхан юм байна. Тэгвэл одоо нөө ингэдэж штэ ингээл ерөөсөө хинийхэн ч зөв байсан буруу байсан ч гэсэн дандаа л ингээл эргэтэй нь л ингээл аргаддаг гойдаг ч юм тийм. Эмхтэй хүн юм чинь ингээл амар бардан баймаа гуйлга муулга гэл нэг тэгээд байдаг шүү дээ. Би бол ер нь нэг тиймж байж өөрөө ч нэг тэгээд идэг нэг эмхтэй биш л юм шиг байгаа. Яг тэгэл үнэхээр ингээл юу аах юм бол за хайртаа гэл ингээл нэгтэй жоохон аргацчихдаг ч юм уу. Үнэхээр бүр би бүр ингээд одоо юу гэх ингээд амар уулцсан ч юм уу те эсвэл надад айгу ингээд онцгой хандсан ч юм уу байх юм бол бас ингээл одоо юу гэх юм бас жоохон ингээл гүрийг илвэ шүү дээ. Тэр их хугацаа орох уу? Ингээд аштайхан болох гэж. Гайл шүү дээ өстой. Жоохон байж байгаа л тэгээд байна. Тий. Нэг хоног манай хоёрт айгу мундаг юм байна тий. Ер нь айгу тэнцвэртэй байдлыг хадгалдаг. Яг тэгэхээр энэ нөгөө байдал алдагдаад ирэхээр хосууд айгу хүл ойлголцол үүсдэг юм билэ. Дандаа нэг нь буулт хийдэг хосууд байна. Хайр өрөө нэвтрүүлэгтэр ихэвчлэн ингээд нөгөө кейсүүд орж ирдэг байхгүй. Хүмүүс бүр нэрээ нууцлж хагаад өөрийнхөө амьдралын түүхүүдийг ингээд постлдог. Тэгэхээр ихэвчлэн эмэгтэйчүүдээс ирдэг. Эмэгтэйчүүдээс ирэхдээ дандаа би буулт хийдэг гэдэг үнцэг 60%, 70% байдаг. Тэгээ энэ ингээ байгаад тахлаар нэг л дандаа уучлахгүй байдаг те нэг ингээл бурхан шиг. Тэгээ ялангуяа энэ ингээд нөхрүүд байгаад байна уу гэдэг зүйл ажиглагддаг байхгүй. Гэтэ мундаг нөхрүүд бас байна. Тэгээд ирэхээр нөгөө эмэгтэй хүн бүх юмныхан доор сүвдэх ёстой юм шиг, бүх зүйлийг нь хийх ёстой юм шиг, нөгөө эхнэр эмэгтэй хүн байхаас шалтгаалаад тэр гэрийн үйлчлэгч байх ёстой юм шиг шууд автоматар ингээ ойлгоод энээс болоод нөгөө хосын харилцаа, тэр тэнцвэртэй байдлын тэр алдагдаад байгаа байхгүй. Тэгээд хоёрыг ингээд анзаараад ярьж байгаа байдлыг хараад хоёр тун давгүй шүү. болж чинь тэнцэж шүү ойлаа. Галтгоонд ер нь хэр их хөвцөлдөж байна одоо тий. Эвцэлдэж байна. Тогоон би бас яг гэртээ байх үедээ бол бас ингээд тусалж юмсан тий. Ногоо могоо арилгах юмсан эмэгтэй хүний бас нэг юм. Юмсан гэдэг байгаа юу эсвэл яг байгаа юу? Би ажилтдаг. Бодоод байгаа мó? Шууд ононгогийн хариултыг авъя. Хэр ер нь тусч нөхөр бэ? Эсвэл одоо юу гэдэг хэр одоо яг гоё тий хоол гардаж хийрдэг яг гоё юм. Өнөөдөр би яг тэгнэ зарим шэдэмгийн байдлыг хэр яг гэр бүлийн харилцаанд харуулдаг вэ? За ер нь бол галтгоороо ер нь ордгуул хүн л дээ. Тэгээд хариулт юу болж таарсан бэ? Тэгээд үнэн шүү. Тэгээд яг тэр тусалчиг гэж боддог бодол нь бол байд юм шиг. Сэтгэлэн сайхан байгаа. Хоёул чи нэг таалжтай үү? Чи тэгээ шургаж орж ирэхгүй шүү. Тий, сая нэвтрүүлгийн өмнө эхэлсэн шүү дээ хоёул. За яг ийм нөгөө бодол төрдөг. Одоо жишээлбэл яг ийм тохиолдолд 3 сарын 8 жилдээ л байдаг шүү дээ, тий. Эмэгтэйчүүдийн хүсэл бол за орой болгон байг сардаа нэг удаа.
одоо харь өрөө нэвтрүүлгээс болоод манай мөөгэд тийм уурай үүсч болох уу? За харин сар болгоны эхний өдөр ч юм уу те. Яг л мөөгийн өдөр болгоод та нартай гоё хоол хийж өгье. Шеф болъё. Тэр гоё бодлоо амьдруулах боломжийг олгоё. Сар болгоны нэгэн чинь бас яг бүтэн сая өдөр байж болох уу гэж Гэхдээ тэр таны сонголт те. Тэгээ сардаа нэг удаа яг ингээд гоё аав өглөөний цайгаа хийдэг. Эсвэл орой хоолны менюг ингээд өөрөө үүсгээд гоё хоол хийгээд зүгээр ингээд эхнэр ирээд суудаг ч юм уу те. Тийм байж болох уу? Таны бодол амьдрах гэдэг байхгүй. Тэгээ. Тэгээ. Тэгээсээ те. Би яг хэрэгжүүлээд би бас яг юу гэдгийг та хэд рүү бас зураг мураг те. За би яг ингэж байгаа шүү хараараа гэд сар болгон тайлаа. За манай сонсогчдод болоод баг стандараа хараал авч байгаа гэж зарим нь баг скриншот хийж байгаа хаа. Тэгээ яг зүгээр ийм бодол төрд юм билээ. Яг ингээд нөхөр өөрөө санаачлагтай ийм байхаар эхнэр 20 соног зүгээр түггүйхэн гүрийчдэг. Тэ онгоо. Зүгээр ямар ч хоолыг зүгээр түггүй гаргана. Тэгээ яг 30 дахь өдөр нөхөр хийчих юм бол вау шууд ирч хүчээр цэнэглэгддэг байхгүй юу? Би тэгтээ юу яадаг ш нөгөө амралтын өдөр болгоо миний хамгийн гоё дуртай нэг хоол идэх байхгүй юу? Тэгтээ бас айгүй айтайхан хийдэг гэж өөрийгөө бас боддог байхгүй юу? Тэр маань бол банштай цай. Тэр чи цай биш. Цай биш юм уу? Хоол юм уу? Ер нь бол хоол шүү дээ тий. Хоол гэж бодож чинь тийм. Мөг явах бол тэгж боддог юм байна. Тийм бодтой. Тэгээд би амар хийдэг байхгүй юу? Бодлын ертөнцтэй ганцаараа амьдраад байна уу? Тэгээд би баг ганцаар иддэг байхгүй юу? За эхнээс асууя л да хамгийн гоё хийдэг хоол нь юу юм бэ? Нөхрийнх нь. Чинь та биш хоол ба. Тий. Бараг банштай цай. За баяртай цай юм байна. Танай эхнэрийн хувьд манай эхнэрийн хувьд бол хамгийн гоё хоол. амар гоё хоолууд маш сая ковидээр бүр ингээд бүр гоё. хамгийн гоё юу? Яг ер нь үгүй хамгийн гоё гэх юм чинь ер нь миний хийдэг бүх хоол гоё өстэй. Үнэхээр гоё. За нэрийг хэлээ да. Ямар хоол вэ? Ковидын үед л ийсэн юм шүү дээ. Саяхан энэ 7 хоног бодогт ийсэн хоол. Би тэр нөгөө санхүү эдийн засгийн дэс сургууль нэг ангид сурсан. Нэг биш анги нэг анги биш нэг сургууль. Тэгээд би хичээлдээ явал зөрөөл ирэхэд нэг юм анх цай юм нэг юм санаачлахтай юм шүү дээ. Улаан манжин луу биш ээ. Хүрэн манжин. Хүрэн манжинтай тийм хоол заяа. Аха. Тэгээд амар гоё. Тэр өстө үнэхээр гоё. Шилтэй бол юм уу? Үгүй хуурга. Хүрэн манжинтай. юм байна. Тэгэхээр Хүрэн манжинтай хуурга. Бит хоёр бол идэж үзээгүй юм бэ тий. Гоё тийм онцгой жор байсан биш үү тэгвэл. Тэр айгүй гоё. Би одоо бүр тэрийг одоо ойрт хийж өгөөг л байгаа л та. За. За окей. За сонсогчдынхаа асуултуудыг хоёулаа харах уу? За манай сонсогч шинэ 7 хоногийн мэндэ манай одонтой ээж байна гэсэн юм шүү дээ. Одонтой ээж группээр тэгэхээр байдаг бахан тий. Гайхлаа штэ танилцаад ганцхан жил болмооргүй юм аа гэдгсэн байна. 24 гэтэй. тийм. Аха. За минь маань орой мэд гэж орж ирсэн байна. За месс чинь гэж ядаагүй маа гэж байна. За яг асуулт нь яг юу вэ? Бүх комментиг бол өнөөдөр уншиж чадахгүй бах те. За Аланка маань ингэж асуусан байна. Одоо таныг яг нөгөө голчлон санаачлан уурсан хүн гэсэн. Уурлагийн хүнтэй суухаар. За тэгэхээр эхнэрээс асууж байна те. Би эхнэрүүд нь яадаг болоо л гэж боддгийн. Их завгүй штэ. Тоглолт дуу, бичлэг, клип гээл. За тэр хооронд эхнэр бүх ачааг үүрдэг байхыг те яаж зохицуулдаг вэ гэж байна. Магадгүй одоо хувцсанрыг нь бэлдэх тал дээр бас тусалдаг байх ч гэдэг юм уу те. Тэгээ 4-4 охин гэдэг чинь бас айгуу те хүчин зүтгэл чармалт гардаг бах л та. Таны хувьд нууц жор юу вэ гэж асууж ах шиг байна. Нууц жор гэхээсээ илүү яг би өөрийгөө нэг амар тим гэж байгаа юм биш шүү. Тэгэхээр тим одоо байхыг хичээдэг. Урлагийн үнэтэй хамт одоо байна гэдэг байхад ямар вэ гэх хүмүүс надаас айгүй олон асууж лээсэн асуулт байна л та. Тэгээд нөгөө яг бас ингэ ажил мэргэжлийн онцлог нь ямар байдаг гэлээ ингэ хүмүүс мэдчихэж байгаа шүү дээ. Тэгээд яг үнэндээ бол нөгөө нэг ингээд хамтран амьдрах те гэр бүл зохиогоод ингээд эхнэр нөхөр болоод явхад бол бас ингээд урлагийн үнийг ойлгох одоо тэр ажил мэргэжлийн те чи өөрөө үнэхээр яг ингээ ойлгож хүлээн зөвшөөрч те одоо маш тийм төвчээр гаргаж одоо чадах уугүй юу гэдгийг л өөрөө одоо яг нөгөө юу яах хэрэгтэй юм шиг үлээ шийдэгч юм те тэгээд одоо тэгж чадвал одоо юу гэх юм те хамт байх ч юм уу те тэгэхгүй яг ингээл зүгээр яг сэтгэл хөдлөлөөрөө ч юм уу те хаста гоё те манай нөхөр дуулдаг манай эхнэр ингэдэг гэл ингээл яачаар чинь бас яг амьдрал дээр бас тэр чинь бас те яг амьдраад ирэхин цагт бол нөгөө үзэгч сонсогчдоос нь илүү яг ингээд бас хэцүү шттэ те яг арт талд ингээд хамт амьдраа явах. Тэгэхээр зүр тэрэн дээр бол яг би бол өөрийгөө бол
одоо чадлынхаа хэрээр аль болох ойлгох гэж те төвчих юм дээрээ төвчиж гүрийнх юм дээрээ гүрийж нилээ би ч өөрөө бас жоохон тийм чанга талтай хүн л дээ. Тэгээд тийм болохоор тийм бас нөгөө сэтгэлийн нөгөө нэг бас тийм юу одоо юу гэх юм гүргэр зан ч юм уу тийм хаттай ч юм уу тийм хүн л ер нь урлагийн үнэтэй суувал бас ойлгож хажууд нь байх юм болов гэж бодож. Ойлгож өгөх, өөрөө ойлгох гэдэг тийм энэ бас айгүй чухал юм шиг санагддаг л да. Яг ингэж хэлэхэд танаа эхнэр ер нь хэр төвчээртэй хүн юм бэ? Яг одоо урлагийн үнэтэй суухлаар хэцүү байдгүй гэл тэгдэг. Гэхдээ мэдээж хэцүү байх зүйл нь өөрөө цаг одоо юу гэдгийг ийм заах одоо сүүлийн одоо шинэ жилээр бол би гэртээ ингээд бараг үзэгдэхгүй шүү дээ. Тэгээл одоо юу гэдэг киноны үеэр ч гэсэн ингээд кино зургаад ер нь л үзэгдэхгүй. Нэг юм нь бол зүгээр хэцүү байдаг юм нь би сүүлд ингээд бодож ойлгоод байгаа. Одоо ийм ер нь ингээд нэг юм уран бүтээлч усууд юм жоохон өөр сэтгэлгээтэй байдсан байна гэж манай ихнэр хэд хэд удаа ингэж амнаас нь гарсан. Тэгэхээр тэр нь илүүтэйгүр одоо жоохон хэцүү байдаг юм болов гэж. Тийм одоо шимиг одоо би жишээлбэл ингээд хоол идээд сууж байхдаа одоо ингээд маш тийм юм болгоныг амар анзаарчдаг мэдрэдэг ч юм уу тийм. Ингээд аюугай хоол ижил тэнд ингээд жүн дүндэнсэн ингээд ингэлэр шууд би тэрийг анзаараад ханд хөгжмөн ундраач ингээд бүх зүйлийг ингээд нэг ингээд идэг. Тэр нь аюу манай ихнэрт ингээд хэцүү байдаг юм. Жоо мэдрэг юм байна тийм мэдрэг байхгүй. Тэгэл ингээл жоохон юмн дээр ингээл нэг өнгөрөөч хэмээх те амар юм тусгаж аваад ч юм уу те. Тэгэл нэг жоохон одоо цаг байсан юм гал болох гэдэг ч юм те. Нэг жоохон амар сериосны тэгээд идэг. Би болохоор яг ингээл те гэл өнгөрөөч гэл тэгэхээр бас жоохон тийм нөгөө ямар ч лэсэл нэг тийм өөр байдаг. Тийм тэгэхээр тэрийг одоо ингээд төвчж байгаа манай ихнэр бол төвчээртэй гэж биелэх гэдэг байхгүй. Тэрийг ингээд төвчж байгаа. Тэгээд тэр зүйлийг ингээд тийм төвчж байгаа гэдэг бол хамгийн их төвчээртэй гэсэн үг. Би одоо бас янз бүр болдог байх нь шүү дээ. Заримдаа болохоор гайгүй. Заримдаа болохоор ингээд юм болгоныг ажиглана ингээд энд болж байгаа юмыг ч ажиглаад энд ард болж байгаа юмыг ч сонсготоол ингээд чихмэх ажиллаад ингээд. Мөөгийнхаас нэг зүйлийг асууя. Таны эхнэрийн одоо танд бүр таны хамгийн бүр хайрыг хүргэдэг тийм зан чанар одоо кин та үнэхээр яг тийм одоо үйлдэл гаргахын ингээл хараад мэдрээд ч юм үнэхээр таны бүр хайр хүрдэг тийм зан чанар бахархмаар ч юм уу тий урам зориг авмаар ч юм уу тэгчингөт нь л зөвөр үнэхээр хайр хүрэл явцдаг тийм одоо үйлдэл гэх юм уу одоо тий манай ихнэр ер нь амар нэмба хүн л та. Тэг ингээд юм хийж байгааг нь харахлаар ингээд эхлээд би болохоор ингээд бухимдэн штэ ингээд. Би ч юм бол ингээд хурдтай хэрнээ. Асгаж сутгаад ч юм уу ингээд хийж байгаа байхгүй тий. Харин тийм онцлог байд юм аа. Юм хийж байхдаа ингээд маш нэмба ингээд маш аажуу тайван тэгээд ингээд бүх химийг ингээд заахгүй ингээд ингээд болгодог. Хоолч байсан, хувцсч байсан. Жишээлбэл ингээд хувцс хатаах дээр хүртэл ингээд бүр ингээд бүгдийг татаж тавиад биетлэн тавиад ямар ч эндүүдэх шаардлага болгож байна. Тэгэхээр ингээд юм хийж байгаа болгоныг харахаар хүүхд хувцаслагтай хүртэл ингээд бүр ингээд тий. Тэр бол юм байна бэ гэж хэлээд тэр болгоно үнэхээр бахархмаар. Одоо би яг тэрнээс нь сурах хэрэгтэй гэж багаар сурчлаа байх. Ямар гайхалтай юм бэ те эмэгтэй хүнд энэ ямба байдал байна гэдэг бол ялангуяа нөхрийг чимдэг бас нэг юм те гайхалтай зүйл шүү дээ. За маа сонсогчд нөгөө үзэгчдийн өсөл дээр ирсэн байгаа шүү дээ манай ирч. За сонсогчд маань нилээдгүй олон асуултууд үлдээсэн байна. Тэр асуултуудаас явъя гэж бодож байна. Анхны харцаар дурсан юм уу гэж тийм үгүй. Тийм шүү дээ. За тийм. За мөөгийн анх хараад юу гэж бодсон юм бэ? Хэр араас нь гүйсэн бэ гэсэн байна. Гүйсэн хугацаагаа хэлээл юу гэж бодсноо л хэлэх юм байна. Би гүүгээд ээж болно. Тэгээд битэрийн одоо философи ярих гэдэг. Битэрийн одоо битэрич нөгөө одоо ингээд нас бага байгаа шүү дээ тий. Тэгээ битэрич ингээд манай хадам аавч өөр ингээд болохгүй гэ тий. Тэр айгуу тийм хэцүү байсан бохоо. Тэгэхээр тэр гүйлт бол ийм
гүйлт биш тэгсэн мөртлөө тэмүүлэл байсан байхгүй. Тэгэж хэлэх гээд. Яг тэгэж хэлээд ингээд хол байсан хугацаа ч юм уу эсвэл жоохон урт хугацаа нь хэр удаан байсан бэ? Болохгүй гэж хэлээд. Би тэр чинь сар болоод буцаал. Хоёлаа нийлэх ёстой гэж. Тэцлээ үү Тэгээ дээ. хоёлаасаа ингээл. Тий. Аха. За анх хараад юу гэж бодсон бэ гэж байна. Ямар айлгүй охин байл гэж. Хоо шодрог байна штэ гоё штэ тий. За. Баясгаас асуулт байгаа юу? За ингэж юм л да. Аха. Эмэгтэй хүн сонсхийг, эрэгтэй хүн засахыг хүсдэг гэж байна. Аха. Тэгэхээр одоо мөөгийн хувьд ч юм уу эхнэрийнхээ ямар нэг юм энийг нэг засчвал тэгэл Зөвлөчүүл ч юм уу тий. гэдэг юм уу. Таны хувьд жишээлбэл мөөгийн ахаас манай энийг нэг засчихвал гэдэг ч юм уу. Тийм зүйл болчих гээд байна гэдэг зүйл байдаг уу? Нэг ч юм уу. Тэгээд засах юм аа. Засаа зөндөө байна гэдэг. Засахаас өнгөрсөн баха гэдэг шиг. Тэгвэл тий. Шууд хэл. Зөндөө зам байгаа хаа. Аха. Миний хувьд бол тий, манай эхнэрийн хувьд бол жоохон би бол шууд хэлмээр байна л да, жоохон удаан л. Жоохон урдан болчихвол тэгэл Аха. Тэгээд ер нь төгс рүү. тэгээ төгс үүс та нэрэ. Энэ хороо дээр миний эхнэр шиг юм төгс амтан байхгүй болчих. Аа. За тэгвэл нөхрийнх нь хувьд энийг л нэг ингэчүүл гэж байгаа зүйл. Жохон хүлээцтэл байл. Жоо удаа ширчүүл. Яг эсрэгээр хэлсэн тий. Ширт хоёрч амар төгсгсүүд юм шүү тий. Яг ингээд цагийн зүг 10 орондоо ороод шүү тий. Нэг нь жоохон хордлох гад, нэг нь жоохон удаа тэгэл дунд дээр бариад Яа. Гэтэ манай хоёр айгүй болчих юм байна аа. Ер нь ингээд ирээдүй байна гэж. өөрчлөх шаардлагагүй л за. Яг ингэнэгээрээ. Өөрчлөгдөх юм уу да гэдээсэн тий. За бас комментод ирсэн Тэгсэн байна. байна. Анхны 2 зураас харсан түүхээ хэлүүл гинэ. Яг тэр магадгүй сэтгэл хөдлөл мэдрэмжийг яаж эсвэл ингээд тий 2 зураасаа харуулсан бэ ч юм уу. Тэр түүхийг яриул. Одоо жирэмсэн болсон. Одоо тэр мөч гэж. Юу хэлээгээ бүр та. 2 зураас. Манараад байсан юм байна. Манараад. Би яас яг нэг эмэгтэй юм болохоор ойлгож чадсан нэг тест гэдгийг ойлгож чавал ингээд бодсон. Анх чинь тийм шүү дээ. Яг нөгөө анх яг юу яасан. Мэдээ нөгөө бит хоёр хамт байгаагүй л дээ. Мөгийн нөгөө орон нутгаар тоглолттой явцсан. Тийм баг. Тэр чи 2008 он. Тий. Тийм 8 он тоглолтоор явцсан юмс. Тэгэл нэг сүлжээгүйч байлаа орж гараад би нөгөө хэлгээд. Окей л тий. Тэгээ нэг утсан салгаатай ч илүү. Тэгэл нэг залгаал яасан чинь дуудчихсан. Тэгэл хэлсэн. Тэгэл нөгөө нэг ингээл өөрсдөө ч бараг тий. Амар байсан. Ингээл нэг баярлаад ч байгаа юм уу, айгаад ч байгаа юм уу, сандраад ч байгаа юм уу бүр ингээд нөгөө нэг тийм л мэдрэмж байсан да. Тэгэл нөгөө нэг анхны юу хоёр. Одоо нөгөө нэг Баярлах тий. Айх хоёр зэрэгцээ. Гэхдээ айцны илүү байсан тий нэг санаа. Тийм яад л чинь тухайн үед чинь бит хоёр чи яг тэгэл нөгөө бас жоохон л хэлсэн шүү дээ. 19 нар яг ингээд тий. Одоо яадаг юм байгаа Тий ингээд. ингээд заа. Тэгтээ одоо манай Адам аав ээж өдөртөө гоё шүү дээ. Наад тий. Адга артаа ийцэн тий. Хамаг юм харуулсан. Үнэхээр сайн бас ихнэр нөхөр байгаа учраас тий. Ихнэр маань их гой бүсгүй байна гэж манай сонсогчдод комментууд үлдээсэн байна. Эмэгтэй хүн дэлгүүрт ороод юм их авна гэдэг чинь гэрт өнгө нэмнэл гэсэн үг штэ гэж комментиг бас үлдээсэн байна. За өөр коммент унших хоёул асуулт асуух уу яах вэ гэж бодож байна. Эмэгтэй хүн юм чинь хувцас зохицуулах гээл уддын байгаастай мөөгийн ахаал гэсэн байна. Заавчлаарай. Одоо ойлгож байгаа шүү. Тэр чинь одоо ойлгож сураад бас мэд. Ер нь манай баг бүхэл хүүхнүүд ер нь хэлдэг бахаа. нөхрөө хүлээлгдэггүй хүүхэн байхгүй. Гэхдээ Тэгтээ ялгаа байна те. Нэг 10 минут хүлээлгэж гин үү 30 минут хүлээлгэж гин үү гэдэг ялгаа байгаа бах те. Тэгээ баруун бүгд л хүлээлгдэг юм чинь яаруулахгүй гоё ингээд те. Угаасаа гоё болол явал вау танаа ихнэр л гэдэг нэр гарах гэдэг байгаа байхгүй те. Мөөгөөс хүлээсэндээ бол харамсдаггүй шүү дээ. Үгүй тэр хүндээ нэг жоох ингэж байгаа л тэгэл гайг болчихсон. Аа. За уг хүний хурдтай юм байна. Амар гоё болоод гараад ирэхээр харамсах мэдрэмж байхгүй болчихсон. Тий. Тэгтэл Тийм тоод юм уу? Одоо яг ямар харагдаж байна? амар гоё харагдаж. Чи тий. Тэгтээ би ингээд нөгөө цагийг ингээд айгууг сайн байрахыг хичээдэг. Нэг тэрэндээ ингээд шатаад байдаг айгуу. Уг хүн хурдтай юм байна л да. Би бол ойлгож чинь тий. Ийм хүн юм үлээх бас жоохон хэцүү л байдаг л да. Тэгдэг те. Жохон За окей. Үзэсгэлэнтэй төлөв дараа үнэхээр хөөрхөн бүсгүй юм а гэсэн комментууд бол зөндөө ирсэн байна. Олон жилийн хамтын амьдралд хэрэлдэх муудах үе зөндөө байсан баха. Харилцаагаа яаж авч үлддэг байсан бэ гэж байна.
Одоо магадгүй тий. Яаж авч үлдсэн юм бол. Тэр ястаа одоо хэлэхэд Одоо тэгэл юу л да тэгэл ер нь модалцсан, сайнталцсан тэгэл гол нэг юм бас нэг баримталдаг гэх юм уу нэг юу л л да. Одоо жишээлбэл одоо ингээд хүүхдтэй штэ тий. Тэгээд ингээд нэг жоохон маргаанаас болоод ч юм уу модалцал би явлаа чи явлаа саллаа гээл тий. Ингээд хаалгасаа гараа явах ч юм уу тий. За тэгэл яг нэг хэд хоног ч юм уу нэг тусдаа байх ч юм уу тий нэг модалцах юм байна. Тэгэл ер нь миний хувьд бол эцсийн дүндээ тэгээ нэг бүр үнэхээр амьдрал яг ингээ хоёр тийшээ болох тий. Бүр тийм маш том хэмжээний асуудал тий бүр ноцтой асуудал гарч ирэх юм бол одоо мэдээж тий тэрийг одоо өнгөрөөж чадахгүй ч юм уу тий тийм үед бол одоо үнэхээр тийм сонголтыг хийх байх. Бусдаар бол тэгээд одоо ингээд өдөр тутамд бол одоо муудалцдаггүй айл гэр бүл хосууд гэж бол хааж байхгүй л байна. Тийм шүү дээ тий. Тэгэхээр тийм үед бол тэгээд нэг тийм хуур хүрэн тий муудалцсан тэгэл өр хөвгттэй юм чинь тэгэл юу үгүйс баллаа саллаа гэл нэг тэгж төрүүлж бол нэг тийм үйлдэл хийгээд янз бүр болоод байдаг шүү дээ. Тийм. Тэгээд яг би ингэсэн юм аа. Одоо ингээд ихний эрэгтэй хүн чинь ингэдэм бэлээ. Ихний хүүхд дээр ингээ анзаардаггүй. Эмэгтэй хүн одоо яагаад байгаа? Эрэгтэй хүн чинь яг тийм бэлээ. Аян гэхдээ нэрээ бас жоохон тэгж яадаг гэсэн шүү. Боллоо гэд нэр. Хоёр айгүй ер нь тэгээд хоёр дахь хүүхд дээр ингээд юу ягаал адснаад одоо юу гэх тийм бодолтой л байдаг гэсэн. тий. Тэгээд би яасан бэ гэхээр ингээ хоёр дахь хүүхд дээр ингээд анзаарч гисэн байхгүй. Одоо зааж гараа манай их нар чи яалаа гэд. Тэгээ гурав дахь хүүхд дээр ингээд хүн ингээ хүлэмжшөрж эхэлдэг гэсэн үг. Эмэгтэй хүнийг нэгсэндээ одоо за би миний буруу баг ийм тийм гэж. Түүнээс эхний хүүхд дээр бол ингээд эрэгтэй хүн чинь ингээд баг ингээд ер нь эрэгтэй хүүхд чинь би л гэдэг үг юм шүү. Би бол тэгэж бас батсан. Тэгээд яга одоо бол би бол нэг тийм юунаас татгалзаж байгаа байхгүй. Зөвхөн өөрийгөө гэдгээ болоод тий. Магадгүй ихнэрээ анзаардаг болоод мөн үү? Тий одоо анзаардаг гэдэг нь нөгөө юу штэ тий. Ойлгож өгдөг болоод Ойлгож тий ирж гин гэсэн үг байхгүй. Тэгэхээр энэ өөрчлөлтүүд бас ингээд гарч эхэлсэн биз дээ. Нэг асуулт байна. За. Та хоёроос хоёулангаас ч асууя. За. Нэг хүү, нэг охин биш, хоёр хүү, хоёр охин биш, дөрвөн охины аав ээж байх ямар вэ? Гой. Мэдрэмжээ хэлээч одоо хүү биш, дөрвөлээ охин биш шүү дээ. Миний хувьд бол маш гоё. Айгуу гоё тийм гэр ингээд нэг юм нөгөө айдуу зөөлөн гэдэг шиг те. Айгуу гоё тийм нэг юм. Та бол одоо битүү хайрлагдал. Тий гоё штэ. Нуул ирвэхэ. Тий. Тавныхын донд Зөөлөн ингээд нэг л манай гэр бол ингээд нэг амар ингээд айдуу тайван, айдуу зөөлөн гэдэг шиг ингээд нэг амар ингээд яахад байхгүй. Бужигнахгүй те. Буужигнахгүй тэгэл ингээд эмгтэй хөлтөө чинь ингээд дор бүрнээ юмаа хийгээл те. Тэгэл ингээд энэ айгуу гоё гэдэг штэ. Хүүхдүүдтэйгээ хэр их болцдог вэ гэсэн асуултууд энэ донд явж ирсэн. Би харин сүүлийн үед ингээд тэгдэг болъё гэж бодоод байгаа. Би бол гэхдээ тэгдэггүй. Гэхдээ тхийг ингээд сүүлийн 2-3 жил байг боддог болсон. Яагаад гэвэл за том охинтойгоо нэг кино эсвэл хоёулахны хоолнд орно ч юм уу. Эсвэл багтаа ингээд нэг явдаг ч юм уу те. Юу ч хийж хамаагүй алхаад ч юм уу. Ингээд ингэж яваад. Тусдан Ажлаа. биднээс түшиг бөөндө гэр бүлэрээ ч юм уу. Тийм. Бөөндө гэр бүлэрээ бас аягүй цаг гаргаад хүүхдүүдтэй байдаг те. Тийм. Ер нь Үнэхээр гоё гэр бүл байна тий. Тэгээд татар хамтлаг мөөгөл гэдгийг мэддэг болохоос энэс цааш хэл хязгаарыг бол мэдгүй гарч тий. Тэгээ бас залуучуудад маань их гоё үлгэр дуурайлсан энэ нөгөө госын харилцаан дээр болон гэр бүлийн харилцаан дээр баримталж байгаа зүйлсүүдийг олон залуучууд бас сонсохдоо гэр бүлтэй за тэр охтуудтай аавд болвол тий. Их чухал хувь нэмэр болоосаа гэж бид нар өнөөдрийн хайрын өрөө нэвтрүүлгээс үнэхээр хүсэж байна. Олон сонсогч нараас маань цаг дуслаа Жон сунгаж болохгүй юу гэсэн комментод бол ирж байна. Хараахан тийм боломж бол байхгүй. Төгсгөлийн одоо 2 минут гэж найруулагч маань зааж ах шиг байна. Яг гэр бүл болж байгаа залуучуудад яг юу гэж зөвлөх вэ те магадгүй хань ишлээ зөв сонгохт нь эсвэл одоо үгдээ аавын зүгээс гэр бүлээ зөв аваад явахт нь магадгүй эхнэрийн зүгээс илүү төвчээртэйгээр хань ишлээ тусалж дэмжихтэн ч гэдэг юм уу те тойрт маань ингээд үлдээе гэж бодож байна. Яа ер нь тэгээд амар одоо юу гэдэг лээ
хүнд одоо юу заахан чаашин гэдэг шиг хүн ер нь тэгэл өөрийнхөө мэдрэмжэн дээр л ер нь хүн амьдрдаг шүү дээ. Тэгэхдээ яг хуу нөгөө би бинийг маш сайн сонсдог байгаасаа. Тэгээд гол нь ер нь энэ гэр бүлийн харилцаанд ч юм бол хамгийн чухал зүйл бол маш сайн ярилцгал гэсэн. Тэгэхгүй дотроо ингээд хадгалаад явах, дотроо буугаад явах ч юм уу, дотроо гомдолт хийгээд яваад байх ч юм уу тий. Маш сайн ярилцаж, маш сайн сонсдог. Тэгээд бас нэгэ маш гоё хүндэлдэг л байгаасаа л гэж хэлмээр байна. Би ч гэсэн өөрөө бас тийм зүйлийг бас хүсдэг. Бас тийм зүйлийг одоо аль болох өөрөө бас тэрийг гаргахыг бас хичээдэг тийм. Сайн хариулт байна. Мөгийн хувьд. За би надад юу ч орж ирэхгүй шүү. Ямар ч байсан зүгээр ингээд би биенээсээ ингээд хөгжих хэрэгтэй юм шиг үлээ. Би одоо бол эхнэрийнхэн сайхан талыг нь л дандаа одоо жишээлбэл боддог гэсэн үг. Энэ гоё штэ гэд. Энэ айгүй гоё. Ер нь бүх зүйлийг тгээс сурчвал айгүй амар болчдөг. Тэгэл яг бухимдлаа зарим үед эрэгтэй хүн болвол тэгээд эхнэр юм ярих хэрэгтэй штэ. Тэрийг зүгээр ингээд сонсоол өнгөрөөгч сурах. Тэ? Тэгж сурах хэрэгтэй байх. Тэгээд ер нь бол зүгээр яг анх гоё болол. Суусан баа штэ. Тэгээ анхныхын мэдрэмж би зүгээр сая ингэж бодлоо. Яг юу гэж хэлэх гэж байгаа гэхлээр би их нэртэй нэг зориулж дуу хийсэн. YouTube-д байгаа. Тэрүүгээр төгсгөж болох уу? Нэр нь юу гэдэг дуу гал? Ноон гэж дуу. Ноон. За манай найруулагч боломжтой хаа тий. Татар мөөгийн ноон гэж дуу. Тэн дээр би болохоор хэлгээд байгаа өгнүүд ингээ байгаа байхгүй. Тэгээд би сая яг тэгж орж ирсэн. Тэгээд энэ хэмжээнд тэнд байгаа юм байна. Тий. Тэгээд яг хуу дахилт нь болгоо тийм юм. Дахилт нь болохоор дэлхийг хоёулаа хамтдаа туулна. За ер нь хүмүүс сонсороо те. Тэгээд миний хэлэх үг энд байгаа шүү л гэж хэлэх гээд байна. За окей. Сонсоол амар гоё хосоод байна гэсэн комент явж гин. Тэгэхээр үргэлжлүүлээд бас энэ дуунаас нь хүлээ авч сонсороо. Тэгээд бүр дахиад сонсомоор байл нэвтрүүлгээ эхнээс нь давталтын сонсороо. За тэгээд бас энд нэг юу байсан. Октийн анхны болцоо байвал гоё байдаг шүү гэсэн комент бас явж гин. Тэгэхээр энэ магадгүй бас те таны нөгөө хоол огарч цаад нэг удаа те. Энэ хоёр таны даалгавар хийж болно те. За тэгээд бидний урилгыг үнэхээр хүлээж аваад гоё хариуцлагатайгаар цагаасаа бүр өмнө ирээд хамтдаа бас чин сэтгэлээсээ ярилцсан хосуудаа маш их баярлалаа. Цаашдынх нь амьдралд нь уран бүтээлд нь хосын ярилцаанд нь хамгийн сайн сайхан бүхнийг өөртөө хүсдэгээс илүү сайныг бас хүсье өрөөе. Тэгээд маш их баярлалаа та хоёртаа. За маш их баярлалаа. Та хоёртаа ч гэсэн маш гоё ад жаргал хүсье гэр бүлдэн. Маш баярлалаа. За тэгээд энэ түргээд хоёулаа хайр өргөн нэвтрүүлгийн зочинтой дугаарыг энэ түргээд өндөрлүүлж байна. Манай сонсогчид бас хосуудын маань амьдралаас дахиад суралцыг сонсъё гэвэл эхнээс нь ингээд сонсоол агаараа. Ер нь киног олон удаа үзэхээр айгүй олон өнцгүүд гарч ирдэг штэ тий. Тийм болохоор зэрэг их гоё авууштай сайхан дугаар басаа гэдэгт итгэж байна. Бүгдээ хамтдаа маргаашингийн цагтаа эргээд уулзцгаая. Хамтдаа хэлхүү бүгдээрээ баяртай гэд 1 2 3 баяртай. Надад ямар хитгэлийг өгдөг гэж чинийхэн харцыг дандаа харахыг би хүсээ. Энэ сайхан дулаахан харц надаас болж алгуулахгүй гэж зүрх сэтгэлдэн өдөр бүр хэлнэ. Жаргалын төлхөө чи миний амьдралын зам чамтай дэлхийг дөрөн бас хамт утлах болно. Харин чи намайг итгэх голоорой амьдрал дандаа сайхан байхгүй. Ойлгоорой алдаж нэг юм би асуудал бэрхшээл тулгархаг ард нь гарна хоёулаа анхны мэдрэмжээ чимэн битгийгээрээ асуудал бүрийг
аз жаргалын төлөө сайхан бүхнийг хийхийн төлөө амьдрал өөрөө асуудлаар төрж аз хэмэр амжилт бүтээхийн төлөө итгэл гэдэг хамгийн үнцэнтэй зүйл болохыг ирээдүйн гэрэл бид хоёр тэлнэ. Инээд итгэл дүүрэн байхад хүртэл Бурхад чи бидний төлөө угай хэлнэ. Энэ хорвоод итгэлэн алдаж болохгүй гэж Бурхад хүртэл зүүдэн дэрлээ. Зүүдэнд аав ирж зөвхөн зүрх сэтгэлийнхэн төлөө гэлээ. Зүрх нь би сэтгэлийн чи зүрх сэтгэлгүйгээр хинч шилхоо мэдсэн. Зүрх сэтгэл хоёр хамт орших учир таг мэдсэн. Миний аз жаргалын төлхөө Хамтын амьдралын өргөтөө ганцаар нүүдэл хийх. Аль эсвэл хамтдаа хайраар нүүж хайрын өргөт хожиход хосын харилцаагаа толдох нүүдлийг өдөр бүрийн 17-оос 18 цагт хайрын өрг шууд нэвтрүүлэг.